Зохиолыг бичсэн Нэмарагчагийн Эрдэнэбат. Зохиолыг уншсан Эрдэнэчимгийн Батмөнх. Батболдын очор. Дүшэт ханы чоно. 2 дугаар бүлэг. Энэхүү зохиолын бүтэн хувилбар M-Book аппликейшн болон M-Book вебсайтад орлоо. Намар оройн наран барууна гудайжээ. Өдрийн хугаст өвдөг дээрээс босолгүй суусан аюуш сая нэг өндив. Тэр үгдүүгүй мордоод хойд зүгийг барьж хөдлөлөө. Гэтэл гэрийн барууны хойд дэнж дээр овоолж босгосон хэсэгхэн чулуу үзэгдхэн тэрэ. Өмнө нь ийм зүйл байгаагүй билээ. Аюуш морин давирч товлцол алхуулсаар чулуун овоонд хүрв. Зэрэгцүүлж босгосон 2 овоо байхажээ. Харваас 2 хүмүүн тэр дор бие гэдг нь нэлт. Аюуш мориноосоо бов. Ямартай ч өөрийн 2 амийг инхмэнд гэж итгэв. Гэтэл түүний араас аюушаа гих хэн нэгний дуу айдуухан сонсогдлоо. Аюуш аажуухан эргэв. Тэгснэн цэрэнхүү хэмээн зөөлнөр шивнэлээ. Насаар аюушийн үе болох туранхай шар ир алаг морныхон явдал аясаар шогшуулсаар ирж айсвэн харагдана. Энэ хүн бол аюушийн мэдхээр лэгсэг өвгөнийтэй хол ойрын альнаарч саахалт нутгалсаар амьдардаг цэрэнхүү гихч нэгэн билээ. Аюуш дөрөв мултлан овоодын хөлд буугаад эрэгч хүмүүнийг хүлээв. Нийслэл хүрээ. Манжамбаны өргөнөн хөл хөдөлгөөн нэн ихтэй байх нь хавь орд дуулдаагүй их чуулган зарлсантай холбогдох ажээ. Тэнд ховд улаастай манжамбанууд хүрэлцэн ирсэн байхын зэрэгцээ олон монгол ноёд чуулсны тэргүүнд Сэцэн хаан цэрэнд орж, Түшэт хаан насан цогт, Засагт хаан дорж палам, Сайн ноён хаан төгс очирнаар хүртэл өөрсдийн биеэр морилцохоосон үзэгдэн. Гэхдээ энэ нь хүрээ амбаны зараалаар ирсэн төдий хэрэг бус Чин улсын 11 дэх хаан 10хан настай Бадаргуулт төрийн зарлиг ёсоор энэ чуулсан явдал байв. Уг чуулганыг тэргүүлэх бүрэн эрхийг өөрийн биеэр тоссон хүрээ амбан ирсэн бүхнийг их л бардам маягтай харж бахтай инээмсэглэн. Тэрээр хоймор голлож салсан өндөр сэнти дээрэн үл ялэг жишүүлдэсхийн суугаад Ёс ямбогор төр төмбөгөр гэдгийн учгийг санаж энд морилон саадсан ихэнх дээдэс та бүхэнд Төр Бадаргуулт хааныхан сайшаах сэтгэлийг юун түрүүнд уламжлах нь зөв буй за. Хэмээлээ. Тэгснэн цааш үргэлжлүүлж та бүгдээр энд хүрэлцэх хэргийн тухайд дор бүрнээ дуулсан байхаас гарцаагүй. Гэхдээ өнөөдрийн чуулган зарлсан нь зөвхөн дар гангад дэгдсэн хэрэг төдийгөөр хязгаарлахдаггүй гэдгийг шуудхан хэлчихье. Гэд гар өргөж бичгийн түшмэл өдөөгөө толгой дохив. Төдөлгүй яман сахалт түшмэл нэгэнтээ бүхийн ёстод өргөөний өмнөд ханад байрлуулсан шар торгон хөшгийг хуу татаж буулгах нь тэрэ. Тэнд манж гүрний газрын зураг эм бүхний нүдэнд ил харагдахаар байрлсан байхажээ. Түүнийг харсан хүрээ амбан улмаач омогших мэт инээмсэглэлийг нүрэндээ тодруулаад энэ бол ихчин гүрний газар нутаг гэдгийг эрхэм дээдэс та бүхэн надаар хэлүүлэх юм. Нэгэн цагт өөрийгөө хаан хэмээн өргөмжилсэн галдан гэгч энх хамгаалан луга тэрслээд юу болж дууссныг эрх биш та нар мартаагүй буй за. Одоо тэднээс юу үлдэв? Бүгд энэ шар өнгө дотор багтсан босоо. Гэд газрын зургийн зүг хуруугараа чичлэж дуугаан өндөрсгөв. Ингэхт нь монгол ноёд бүгдээр суудалтаан замирч тавгүрхэд бийсийн зүг харцгаана. Харин хүрээ амбан бүгдийг дахин нэг тойруулж хараад нүрэндэн ёстой л манж байдлыг тодруулах мэт инээмсэглэлээ. Тэгснэн цааш үргэлжлүүлж Азара тэр бэрэг цагт халах төмөн зөвийг санаж дууд сүлдэн дор багтасныг энд санах хэрэгтэй. Эстэгсэн бол баруун Монголын адил болоод дуусахыг гүйгих газаргүй юм шүү. Хэмээвэ.
Энэ бүхний эцэст түрүүнээс хойш суудалтан тогтож ядан байсан түшээд хан цэрэнд орж хоолой засаад бид эрт өмнгийн явдлыг багахан гадарлах улс. Бас өнөөгч мөн ялгалгүй. Гэхдээ энд цугласны учрыг одоо болтол тааж чадахгүй мөнгөнөж суун. Бадаргуулт Тур хаан бидэнд хизээний мэдих түүхийг сануулгах гэж чуулган зарлаагүй байлтай гэж игдүүцэн өнгөөр өгөөлөв. Үүнийг сонссон хүрээ амбан Аанайл найлан хайтан инээмсэглээд тэр тийм байлгүй яахав. Түшээд хантаа тогтож болгоо. Би бээр өчүүхэн зүрхийг гаргаж өмнгийн явдлыг сануулгах гэсэн нь миний мунхагийн төдий үйл. Харин одоо өнөөдрийн болоод хойчин явдлыг хэлэлцэх нь зүй. Хэмээлээ. Ховдын хязгаар. Аюуш морины амыг таталгүй явсаар наран шингэхийн алдад өвгөн ноёны хүрээг харжээ. Тэр шуудхан давхиад буух гэснэн багхан хаширлаж бүрий болтол байдлыг тандахаар шийдэв. Учир нь энд хүүхэн хоёр минь үнэхээр би аваас өвгөн ноён өмнөөс урих тавьж бэлдсэн байж мэдэх. Хэрвээ түүнийг мэдсээр өөрөө гүгээд орчихвол хүүхнээ аврах нь бүхэл хизээж даахгүй зовлонд унгаж мэднэ. Хэмээн сансных байлаа. Аюуш өндөр хонгор мориныхоо нурууг түрхэн амраа гэж бодоод сүүдэр бараадуулж Эмилийг нь авав. Тэр өмнө жил нөхдийн хамтаар Ванданжатын пүүс рүү довтлохдоо отоонд орж буган халиу мориноос хагдсан билээ. Аюуш ноёны хүрээ гэрүүдийн зүг нүд цавчилгүй ширтсээр суун. Тэнд сэжиг учиртай зүйл огтхонч мэдэгдсэнгүй. Тэгсээр юугүй л бүрийн нөмөрхөн тэрэ. Шуудхан давхиад буучгая. Яавалчиг яг. Энэ шивэнсэн аюуш Эмилэн барьсаар газраас угсхийн бослоо. Хотелуудын ноход чимээ анирдан эхнээсээ боргож эхлэх үеэр аюуш захын бор гэрийн гадна ирж мориноосоо буув. Тэр үнэндээ өвгөн ноёны өргөөнд юугүй л хийсэд буучхмаар байсан ч нэл хүрдэн хор хүргэхгүй гэх сэтгэл нь одоо хүртэл дийлсээр байхажээ. Тиймээс эл бор гэрт бууж байдлыг дахин нэгтлэхаар шийдсэн нь энэ. Аюуш мориноосоо бууж хантаарад чимээч өгөлгүйгээр өнөөх бор гэрт шуудхан яваад орчих нь тэр. Гэрт ганц тосондын байх нь даанчиг гэрэл муутай бөгөөд хүн байх шинжгүй ажээ. Аюуш гэрийн баруун руу гарах зуртан нүдэн дасгаж гэр доторхыг харна. Гэтэл зүүн орон дээрээс нэг хүн өндөх мэт боллоо. Сайтар харвал андуураагүй байх бөгөөд тэр нь эмгэн хүн байх мэт. Тэгтэн залуу эр багхан хоолой засаад та мэнд амар байна уу гэж айдуухан мэндэллээ. Эмгэн их л гайхав бололтой тосон дэнгийн гэрлийг гараараа хааж аюуш руу хэсэг чимээгүй харснаа. Мэндэ муу хүүгэн ороод ирвүү гэж санаад гэж ядруухан хоолоогоор шивнсээр орноосоо босч цайдээ зэхиж эхлэв. Аюуш хэдийнэн баруун хоймроо тухалжээ. Эмгэн дахиж өөр үг хэлсэнгүй. Гуйлан домб тавхтай хурууд тэргүүтнийг барьсаар хоймрын ширээ өдөө дөхөж суулаа. Чингисний хойно аюушд бор модон тагштай зэлгэн цай бариад "Хөөмнэ чи холын хүн үү?" гэж Аанайл аяархан асуув. Аюуш цайнаас балгаж хэсэг бодол болоод их л шийдсэн мэтэ эмгэн рүү харав. Тэгснэн "Тийм ээ. Би нялх хүүхдтэй хүүхэн хайж яваа хүн. Та сураг дуулгах болов уу?" гэж шуудхан асуулаа. Эмгэн түүний үгийг сонсоод их л гайхав бололтой нэг сүрхий хараад "Оохас чи чинь хүүхэдтэй хүүхнээ алдчихсан хүн болж таарв уу? Тэгэд чухам хаанаас гэж хайх юм бол доо?" гэж үнэн сэтгэлээсээ өгөөлөв. Аюуш хэсэг дуугүй суулаа. Эмгэн бүр чихээр үгэнд дурлах мэт түүнийг ширтсээр. Ийм байтал эмгэний жижигхэн бор гэрийн эсгийн үүд сэвхийтэл сөхөгдөх нь тэрэ. Дарганга
4 сарны тусгал нуурын мандалд дураар хөвөөд дуудугаан түрэг шувууд буцхаан зарлан ганганалцсан уйтаач гэмээр нөгөө бол уянгатайхан ч гэмээр дөлгөөн тавин шөнажээ. Бидэрт нь дөлгөөтөх нуурын усыг ширтсээр ганцны цог бололцуулж нэгэн хүмүүн эргээс холгүй ихэн морин хөтөлсөөр суунам. Энэ бол уран магсар ажээ. Тэр их л холын бодолд автах мэт хөмсөг зангидж хүрэл царайгаан бараалгасаар тэн суух. Холгүйхэн морь түргэлэхэд магсар ааж уухнаар толгоо өргөж харав. Тэгснэн үл ялэг инэмсэглээд ганц тамхиан хураалаа. Өөрийг нь чиглээд нэгэн морьтон ирж буйг тэр харжээ. Тэр бол өөрийнх нь дуудаснаар ирж буй бараг ир лувсан гэдгийг магсар юу сандах. Төдхөн ганган хул морийг товлцтол алхуулсаар лувсан дэрэгдэн ирж дөрөө мулталлаа. За, мэнд сайн л явж ирвүү дөө минь. Гэсэр магсар суудал засаж угтав. Хариу болгож мэндлэх зураан бараг ирэ түүний хажууд завлан суужээ. Ховдын хязгаар. Эсгийн үүд сэвхийтэл сөхөгдөж гаднаас хүн орж ирэх чимээнээр чон аюуш давхын өндөл зөв. Эмгний жижиг бор гэрийн үүднэн өндөр чирэг залуу ир орж ирээд зогсож байхажээ. Энэ зуурт эмгэн орж ирсэн залуу ирийг хараад ашгүй миний хүү хүрээд ирлээ гэсээр өвдгөн тулаад босхон тэр. Аюушиг хүүн байж ямар тач шуудхан тулгаад үзье. Хэмээн бодож атал эмгний хүү та минь амархан байна уу? Гэж мэндэлсээр гэрийн зүүнээр тойрч хоймрын гарч эзний ёсоор туглав. Аюуш хариу мэдлээд цааш үг хэлэх гэтэл хүүдэн цайд өхүүлж асан эмгэн ам өрсөв. Тэрээр хүү минь энэ хар хүү холын хүн гэнэ. Хөөрхи эхнэр хүүхдэн хайж яваан бах. Гэд хошуу нэмчихэн тэрэ. Аюуш үгэн залгаад чимээгүй болж залуу эрийг нухацтайгаар ширтэн. Харин өнөө хэрэг төдийл хайхрамжгүйгээр тийм үү хэцүүл хэрэг байна та. Гэд аяхтай цанаасан жишимчгүй ойчлоо. Тэгснэн аюушиг сонжих мэт хараад бид уян улс шиг байна. Би ч тэр талын нарийн ширээнийг мэдэхгүй хүндээ. Юутайч алдар нэрээ мэдлцээ. Намайг загар гэдэг. Энэ нутгийн уугуул. Хэмээн хар сэргүй өгөөлөв. Аюуш тэгтэн хэсэг бодол хийлээд намайг аюуш гэдэг. Түшээ айтханы уугуул. Хэмээлээ. Ингэж хэлмэгц загар гих залуу ирийн нүд томроод ирв. Үүнийг ч аюуш яахан анзаарахгүй байх вүлээ. Загар тэгт нь ээж рүүгээ нэгэнтээ хялам хийгээд хоолой засаж мөн. За таны унаа морь эцэн харагданлаа. Гарч нурууг нь амраавал яана. Би ч бас морин тавих мэн. Гэд шуудхан босоод үүд рүү зүглөв. Аюуш мөн л хорон бодол болох мэт болоод загрын араас бослоо. Одод хэдийнэн түгжээ. Загар араас гарч ирсэн аюушийг амдах мэт зогсон. Тэрээр аюушиг гарч ирэхэд ийш тийш харснаа. За нөхөр минь би андуураагүй бол чи түшээд ханы чон аюуш мөн бэз? Манай хотонд чиний тухай дуулаагүй хүн гэж үгүй. Ингээд сууж байж болохгүй. Гэж аяархан хэлв. Аюуш чи тэгвэл учрыг мэдэх хүн байна. Мэдэг маань хаан байна вэ? Гэж шуудхан асуулаа. Загара өвгөн ноён өөд болоод удаагүй байна. Ярил баггүй учраас би хоёул ерөөсөө мордоё. Хэмээвэ. Дарганга. За дүүмэн. Гიშгэх мөрөн бодож гიშгсэн мөрөн эргэж харах цаг ирж дээ. Төр бадаргуултын зарилгаар их чуулган хуралдсан байна. Монгол нутгийн өнцөг булан бүрт байх таамитын эрсийг хоморглон байрахаар хэлэлцэж дээ. Тэгээд ч зогсохгүй аюуш болоод дүү чиний нэр өчиггүй хороогдох улсын тонд багтасныг мэд. Хэмээн уран магсар нухацтайхан шивнэлээ.
Тэр ин хэлэхтэйч эргэн тойрноо нүд гүйлгэн байхаж. Харин бараг ирэ айдуухан инээмсэглэв. Тэгснэн Магсарааха. Та жухамдаа энэ мэд сургийг хаанаас ингэж дуулдаг хүн бэ? Гэт хүт хөхрлөө. Харин Магсар царайгаан улам төв болгоод энэ их зүйл биш ээ лувсан маань. Өмнө мэдэх балбар тахар төдийхөнтэй зүүрлэхгүй хэрэг юм шүү. Өнөө мэдгүй зүүн хязгаарыг тогтнуулах нэрийдлэр мянган манж цэрэг ирэх болоод байна. Тэд халах дөрөв шав тав түүгэрч зогсохгүй өвөрлөгч хошуудаар их цэргийг суулгаж байна. Дөө минь шилд тангараг тавьсан эрс бүхнийг цуглуулад ч 100 хүрэхгүйг санаарай. Хэмээвэ. Лувсан саял нэгийг бодох мэт болж ганц тамхиан аажуухнаар угсрав. Тэгснэн одоо тэгээд яавал дээрв гэж зөөлнөр асуулаа. Уран Магсар түүн рүү улмаач нухацтай харна. Өөрийн цолмон хагцаж хараахан амжаагүй цагаач бараг лувсан ганцаар ганган хулынхаа нуруунд жишүүлдэсхийн явна. Тэр ихийг бодох мэт царай нэм баргар ажээ. Үнэндээ гагц өөрийн бус нөхдийнхэн найм элдний ирэн дээр болоод байхад ийм байхаас чи яах вүлээ? Аюуш маань хаана яваавал доо. Өнөө хүүхнээсээ болоод өөрөө толгоогоо тушаачих үед. Хүний сэтгэл гэж хэмжээ үгүй урсдаг цутгалан юм да. Юутайч ойр байгаа хэдтэй хэл дуулгая. Магсарах хашир хүн баттай мэдээ дууснаас зайлахгүй. Гэж бодсон лувсан хул морин хөнгөн давраад салхимт дарцаглах нь тэр. Өөрийн шаргал туяанаар хул морины хөлөөс боссон тоос тэнгэр тэмүүлэн зурвслаад өнгөт орчлонгийн нам гүмийг эвдэх мэт дөрвөн туурайн газар дэлдэг чимээ бөглүүхэн нүрэглэн. Баргэр морины амыг татах янзгүй давхсаар ургаж буй наран сөргөө уусч төдхөн үзэгдэхгүй болов. Бараг лувсан тэн одоод тоосонч дарагдаагүй ах үед хойноос өмнөдөг чиглэсэн 6 морьтон мордыг эргүүлсээр гарч ирмэгцэн шуутхан явж ганг нуурын хөвөөнөө дөрөө мулталцгаав. Тэд бүгдээр мордын хазаарыг мултлан ногттой үлдээж услах зууран ойр зуурыг ярилцах ажээ. Тэдний толгой болох зэвэг тэртээ тарагдах 2 гэрийн зүг хараа тавиад хөмхий зуухан цаанаалт нэг санааг агуулсан байт. Зэвэг хэсэг тийм байснаа бусад руугаан хараад нөгөө уран Магсар гихчин тэртээ угтаан ачид засгийн хошуунаас ирсэн цагаач. Энд бас ч нэртэй болсон нохой. Балбар тахартныг хөнөөсөн этгээдүүдийн тоонд би хувьдаан багтааж сандаг юм. Хэдүүл Магсарынд буунаа гэж шийдмэгхэн хэллээ. Ингэхт нь түүнийг дагалдаж явсан эрсийн нэг болох болоо битээ өвөрлөгчөр молом. Хэдүүл шууд очоод барьчих хэрэгөө гэж хэнэггүйхэн асуув. Зэвг хариуд нь учиртай инээмсэглээд үгүй дээ молом минь. Тэр өчиг алдахгүй нохой. Тэгээд ч нотлох зүйлгүй бол бид түүнд хэрэг тохоож дөнгөхгүй. Бас ч тал тохоо ихтэй хүн шүү. Ямартай ч буугаад мордно. Гэж хэлмэгцэн усууж хансан өөрийн морийг хазаарлаж орхилоо. Энэ нь мордыг гисэн дохиожээ. Төдил удалгүй 6 морьтон уран Магсарын уяан дээр буулаа. Уяанаас зэвэг тэргүүлсээр гэрийн зүг алхахад гэрээс Магсар гарч ирж нохой хорсоор угтав. Зэвэг ажиггүй инээмсгэлсээр "За Магсараа намарчаа тавлагоо" гэж мэдлээд гэрүүд оров. Магсар хариу мэдлээд бүгдийг орсны хойно нохоогоо сул орхиод төрхөн бодолд автаж хэсэг зогсов. Тэгснэн гэр өдөө тайвуухан алхаад явж орлоо. Эрс бүгдээр уран Магсарынд гидсэн гартал цайлахажээ. Тэд тарганооны халуун мах хантлан огтолж нэг усны хатуу сархтыг таваран шимсээр ихүүд хэдийнэн өнгөрөөжээ. Нүүр нь улаа бутарч баггүй халамтсан зэвэг Магсар руу их л ирүү харах мөртөө "Би ч муу балбар ахынхан оройг залгав шүү дээ. Угаасаа надаас өөр тахрын албыг үүрээд явчих хэн байгсан бэлээ"
гэж хэлээд хэдэнтэй хий зогсоолов. Магсар хариуд нь чимээгүйхэн толгой дохиж үгийг нь зөвшөөрөөд "Үгүй бас айхавтар хэрэг болсон дуулддаг шүү. Тун тоогүй." Гэсэр тэрүүхэндээ шогшров. Энхэн мөчөд зэвгийн царайд хүйтэн инэмсэглэл хоромхон үзэгдээд үгүй болох нь тэрэ. Гэхдээ түүнийг нь ажиггүй мэт суусан уран магсар аль хэдийнэ анзаарсан байлаа. Ховдын хязгаар. Атратан дүнхийх их улсын нэгэн бэлд аюуш загарнаар мордыг хөтлөж тамхилсаар сууцгаана. Загар бээр өвгөн ноёны хүрээнд болж өнгөрсөн бүхнийг өөрийн мэдэх хэрээр аюушд ярьж дуусгажээ. Аюуш хөмхий зуусаар бодолд автсаар байх. Харин загар санаа нь илтэд зовнсон байртайгаар аюушийг ширтэн. Хэсэгтийн суусан аюуш уртаар санаа алдаж шанааны булчингаан гөрвөлцөл шүд зуугаад загар руу харав. Түүний нүднэн загарт талархсан өнгө илт байхч өс буцалсан араатны төрх үзэгдэх ажээ. Аюуш загрын мөрөн дээр гараа зөөлөн тавиад "Гэлалаа нөхөр минь, эрлийн үзүүрийг чигтээ болговч." Хэмээснэн дууга хоромхон намсгаж "Гэргийн минь жамбалд, хүү минь жомогт яваан бидтэй." Хэмээн шазууртайгаар шивнээд газраас босов. Загар энэ удаад үг хэлэх гээд чадсангүй. Үнэн дээр юу гэхээч мэдсэнгүй хийдимэл аюушийг дагаж газраас бослоо. Аюуш өндөр хонгор мориндон чимээгүйхэн мордоод загар руу эргэж харав. Тэрээр "Сайн нөхөр минь, би чамд өртөө боллоо. Сайнны өрөөл байхаваас хожим уулсан үсттэй." Гэчгээд морины амыг огцомхон эргүүлээд хад чулуу бутартал довтолгож одох нь тэрэ. Харин загар аанайл үг дуугүй хэвээр чон аюушин араас харж мун газартаан үлдвэ. Намар оройн том шар наран өдөржин халуун шатаан төнсөн ч эрэхгүй цагийн аясыг дагаж эргүүр хар уулсын цаагуур тонгойв. Энэ мөчөд Жунатайжин хотнон хөл хөдөлгөөн ихтэй тохиов. Жунатайж бол нутаг орондоо баян хэмээн өргөмжлөгдсөн нэгэн бөгөөд төрийн хэрэгээс илүүтэй хувийн арилжааг шүтдэг нэгэн. Тэрэл жаягаар Жунатайжин хотонд Орос газраас ирсэн худалдаачид буудаллан тухалжээ. Баян тайжин их гэрт элдвийн арх сарахад амттан тэргүүтээ идэ гүнцэг элбэг хангалуун гэж хэлэх үггүй болоод үдшийн бүрийг угтваа. Тайжин эртний түнш Орос худалдаачин Егор өөрийн 10-аад хамжилгын хамт 20-од морь тэрэг бараатай ирсэн нь Жунаг ин хөл алдахад хүргэсэн байна. Жуна их гэрийн хоймроон эзний ёсоор ханхалцаж ирсэн зочдон дайлан. Тийм байх зураан Егорийн муур ногоонуудыг эгцлэн ширтээд "Чи хэлсэндээ хүрдэг ёстой сайн ир юм аа. Угаас урд газрын эд идэнд дассан монголчуудад илүү чирэгдэл болж цэмб даавуухан зөөгөөд тусыг үүсэхгүй. Тиймээс би энэ удаагийн бараг онцлон загсан хэрэг. Чиний авчирсан буу зэвсгийг би ханшин хэд арилжгаа мэднэ гайгүй. Ирэх хаврын ихэнх сарын шин дээр ирж надтай тооцоо нийлнэ үсттэй." Хэмээн хэлснэн худал үнний дундуур хүржинтэл хөхрөв. Егорч мөн тайжиг дагаж чангаар инээд алдаад "Жона таны мэрэгэн ухаанд баярлаж байна" гэж багхан аялагтай монгол хэлээр цэвэрхэн гэгч нь хэллээ. Яг энэ мөчөд гэрийн гадна буундуу гурвантай нүргэлж Орос монгол хүмүүсийн орилон хашгираад нүргэлээд эхлэх нь тэрэ. Гэрт байгсад бүгдээр давхын цочиж үүд рүү харлаа. Гэтэл угаас сөхөөтэй байсан гэрийн үдээр өвч бүрэн зэвсгэлсэн гурван ир юу юугүй л орж ирээд бүгдийн зүг бууны амаар чичиллээ. Энэ гурван хүний толгой нь туваа дээрэмчин жомог байхажээ. Тэрээр дөнгөж орж ирмэгцэл Сэлэди бууныхаа амыг дээш чиглүүлж Жунатайжин их өргөөний дээврийг хоёронтой цоо бодож орхив. Сэлэди бууны чанга дуу чихний хэнгэрэг хаглам хадаж гэрээр дүүрэн дарийн утаа ханх тавьсанд эхнэр хүүхдүүд ордуу болсоор хоймор өдөө зүтгэлээ. Харин Орос Монгол ирчүүдийн хинэнч байрнаасаа хөдөлсөнгүй. Хөдлөх бүхэл нүдэж тавчлахыг байжээ.
Жомог багтай мөртлөө хүйтнэр инээмсэглэж ээгэр жуна нарыг ээлжлэн хараад та хоёр тунчиг баяртай суухшив. Угтаан хоёр улсын хил харуулаас илүү жомог миний нүдний хурц чихний сонрыг бодох ёстой байж тээ. Одоо яа гэхэв? 20 тэрэг зэвсгэн алдлаа гэд заргалдах зүрх та хоёрын хэндэж байхгүй. Гэж шатуртай хэлээд чангаар хөхрлөө. Үнэн дээр жомог ёстой л голыг нь олоод хэлсэн тул тайж болоод Орос намайчны хинэн ч үг хэлж чадсангүй. Гэтэл үүднээ зогссон жомгийн буу дахин нэгэнтээ тас гэж ээгрийн дэргэд суусан залуу Оросэр арагш саван газар тунчхан тэрэ. Одоо харвал буудуулсан эрийн гарт сэлэди буу атгаастай байх харагдлаа. Хөөрхий эр жомгийг гиндүүлэн буудах гээд чадалгүй үхэлтэйгээ нүр тулсан нь энэ байв. Жомог бууныхаа амыг үлээж өнөөхөл хүйтэн инээдэр гэрийг дөргөөлөө. Тэгснэн эрхэм тайж болоод хүндэт худалдаачин ээгэр та бүхэн амбий болоод авгай хүүхдэн гээх бол буу зэвсгэн үг дуугүй хураалга. Угаас элдвийг санаад бүтэхгүй гэдгийг мэд. Хэмээн гарах гарцгүйгээр тулгах нь тэрэ. Эртлэн мандсан дүүрэн саран барууна хэдийнэ хаяалжээ. Жомог тэргүүтээ дэрэмчид тайжин хотны эмс огтоос бусад хүнийг дангинтал хүлж орхиод ганцын төдий ч морьмал үлдээлгүй хөөж оцсон тул тэд цаг баггүй алдаж сая л нэг хүлэг уяанаасаа сулраад байв. Гэвч явган нүцгэн улс бэлчээрт байгаа адууг төхүүлж хөл залгана гэдэг бас л их хугацаа орохоор байв. Багтарч үхэх шахсан жуна тайж барлаг зарцнараа хайргүй жанчиж эхнэр хүүхдэн хүртэл хараасаар эрх үүрийг угтав. Харин энэ цагдоор дэрэмчин жомог аль хэдийнэн мөр замыг буруулсаар асарлан бараантах их ууландаа хурж агуй оромжоо бараадад байлаа. Жомгийн дор халах туваа халимаг өрөнхөө тэргүүтээ 20 тэрс байх. Тэд бүгдээр амар олзонд дулдуйдж 10 өрөө бодолгүй өдөр хоног өнгөрөөдөг улс. Сүүлийн 3 сарын турш 2 улсыг дамнаж чихнүүд чилээснийхэн хэргийг жомог тэргүүтнүүд өнөөдөр ийм бүтээжээ. Эрсэн ихэнх нь агуйн ингээр нэг хайрцаг савтай зэвсгийг хурааж байх бол зарим нь тарган хоньны бүхэл мах шархыг шарж чанахыг чансаар суухав. Үлгэрлбэл дээрэн засаггүй дэрэгдээ ноёнгүй байхын жишээг энэ хідэн хүн тодор харуулах мэт ажээ.